Сүүлийн үед одоо хувц хатаагчид хүүхдийн хороо хавчигдаж гэмтэх гэмтэл бол нэлээдгүй ихсэж байна. Ой 4 сартай хүүхэд хороогаа эхний үеэр нэгдүгээр үеэр нь бүр тасчихсан тохиолдол ирсэн. Нэг ч гэсэн хүүхдийг л битгий гэмтээсэй л гэж бодож байна. Бид энэ удаагийн мэдээллээ эргэн танд сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж байна. Тэгэхээр энэ төрлийн хувц хатаагч бол зайл болгонд байдаг өдөр тутмын хэрэглээ болсон зүйл. Гэтэл энэ хувц хатаагчны ард хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хүчин зүйлс бас байна. Тодруулж хэлэх юм бол дөнгөж хөлд орж байгаа болоод мөлхөж байгаа хүүхдүүд энэ хувц хатаагчийг сонирхож тоглодог байна. Яг энэ үед хувц хатаагч энэ мэтээр унах үед бага насны хүүхдэнд гараа хавчуулж гэмтдэг байна. Ихэнхдээ хувц хатаагчид хүүхдүүд гараа хавчуулах үед тэдний шүрмэс тасрах болоод зөөлөн эд гэмтэх цаашлаад хурууны 1-р үед тасардаг гэдгийг эмч мэргэжилтэнд анхааруулж байна. Магадгүй та энэ мэдээлэлд эргэлзэж иж магадгүй. Гэтэл гэмтэл цогц судлалын үндэсний төвд энэ оны эхний 11 сарын байдлаар 36 хүүхэд хувц хатаагчнаас олж гараа гэмтээж тусламж үйлчилгээ авсан байна. Тэд ихэвчлэн хурууны 1-р үеэ тасалж хагалгаанд орсон гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм аа. Сүүлийн үед одоо хувц хатаагчид хүүхдийн хороо хавчигдаж гэмтэх гэмтэл бол нэлээдгүй ихсэж байна. Энэ хатаагчных нь одоо юу гэдэг нугасанд хавчдаг ч юм уу тулгуур төмөр нууснаар хүүхд гараа хавчуулснаар хамгийн одоо юу гэдгийг хөнгөн гэмтэл гэх юм бол шүрмсний гэмтэл тэгээ ясны хугарал түүнээс дамжраад бүр хороо тасрах тохиолдол сүүлийн үед нэлээдгүй ирэх болсон. Тэд нар чинь яг том нэг бодох юм бол яс нь илүү зөөлөх ч юм уу тийм ээ. Зөөлөд энэ төр бол бүрэн гүйцэд одоо юу гэдгийг хөгжөөг учраас ер нь бол илүү гэмтэхтэй илбэг байгаад байна. Том хүмүүс ч гэсэн ер нь бол мэрсэр бас ирдэг хувцатаагч гэмтээсэн. 2024 оны байдлаар нийт одоо хавчигдаж гэмтсэн 25 хүүхэд манайхд хэвтэж имжлүүлж исэн гэмтэл цогц судлалын үндэстний гар сарын зэгт. Тэгэхэд энэ оны 11 сарын байдлаар 25 маань 35 болтлоо өгсөн баг. Хамгийн сүүлийн тохиолдол гэх юм бол ой 4 сартай хүүхэд хоруугаа эхний үеэр 1-р үеэр нь бүр тасчихсан тохиолдол ирсэн. Хагалгаанд хоруу зөөлөдийн дутмагчтай гэмтсэн тохиолдол зайшгүй мэдцэлд орж таардаг. Тэгээд тэр хүүхэд бол насан туршдаа юу гэдэг хөдөлмөрийн чадвар алдалт ч юм уу тийм ээ чадвар алдалттай болж байна. Тэгээд гоо сайхны хувьд хүртэл айгүй хохиролтой гэмтэл байгаад байна. Эцэг эхчүүд одоо юу гэдэг хүүхдүүдтэй тавих анхаарал хяналтаа сайжруулмаар байна. Манай монголчууд яг уламжилт хэцвэдэг шүү дээ хувц хатаадаг. Тиймэрхүү маягыг хэрэгэлсэн ч болно. Нэг ч гэсэн хүүхдийг л битгий гэмтээсэй л гэж бодож байна. Тэр тал дээр л эцэг эхчүүд маш сайн хараа хяналттай баймаар.